Зууны мэдээ сонин 2021 онд Монгол улсын төр, нийгэм, соёл урлаг, шинжлэх ухааны салбарт энэ 21-р зуундан ажил үйлс, авьяас чадвар, амжилт бүтээлэрийн манлайлж яваа хүмүүс алдартнуудыг зууны хүн хэмээх хүндтэй булангийнхаа зочноор урьж оролцуулсан билээ. Тэдний нэг нь ардын жүжигчин Намсран Совд билээ. Энэ нийтлэлийг хэвлэн гаргаж байх тэр үед нэрт жүжигчин маань ардын жүжигчин цолтой байсан бол дараа нь Монгол улсын хөдөлмөрийн баатар болсон билээ. Түүний тухай тайз дэлгэцийн хатан хаан Намсран Совд хэмээх хөрөг нийтлэлийг соёлын гавьяа зүтгэлтэн сэтгүүлч Дулмын Цэрэн Эдмэдийн бичснээр сонсогч түмэндээ хүргэж байна. Тайз дэлгэцийн хатан хаан Намсран Совд. Тайзны засал нэг таагүйг л хэлээд байх шиг. Бараг л тас харанхуй. Айдас хүрмээр айс мэдрэгдэнэ. Энэ үед урт хар хувцастай нүүрэндээ гівлүүр зүүлсэн ер бусын гэмээр мөртлөө гангамсаг бүсгүй гартаа асаасан лаварин гарч ирлээ. Жүжигийн гол дүр үзэгсэлэнд аанаатай ив ижилхэн харагдах шиг. Түүний үг яриа нэг л хол хөндөй мэд дуугаар "Анна, чи юу болоод байна?" гэв. Залуу бүсгүй гайхсан харцаар дүрлийн харснаа. "Та хэн бэ?" гэвэл нөгөө хар хувцаст "Миний хэн байх нь гол бишээ. Чи намайг сахиусан тэнгэрэг эдэл бодчих. Харин чи юу болоод байна?" Хүний аим сүйдэж нэгэн гэр бүлийн амьдрал орвон горон эргээд байгааг ч тоохгүй. Наад сэтгэл чинь юунд уйнрэв? Охин минь, чамд бүсгүй хүний мөрөөддөг элбэг хангалуун амьдрал тав тух үр хүүхэд байна. Энэ бол хүссэн хүн бүхэнд олддог ч юм бишээ. Сайн бодоорой. Гихцүүра тэр харанхуйд уусах адил алга боллоо. Гэтэл удалгүй гитэх мэт алхаагаар дахин гарч ирснэ. Үгүй ээ. Чи бүү цухалд. Амьдрал гэдэг чинь жаргал зовлон сүлэлдэж байж л амттай байдгийм. Александр чинь чамд хайртай. Чи бүсгүй хүний амсах ёстой бүхнийг амслаа. Анна, чи хүн чанараа сонс гэж хэлээд мөн л алга болно. Энэ бол саяхан улсын драмын Эрдэнэ театрын тайзнаа тавигдсан Толстойн зохиол Анна Каренина Арманаар бүтээсэн шин жүжигийн нэгэн хэсэг юм. Тэгвэл тэр ер бусын хар хувцастай бүсгүй хэн бэ гэвэл найруулагчийн нэрснэр Анна Сүнс. Уг дүрийг амьлуулсан хүн нь төрийн шагналт ардын жүжигчин Совдл да. Түүнийг Вронскийтэй бүжиглэхдээ тайзыг бараг 3 тойрон сэнс шиг эргэлдэхт нь үзэгчид "Эн чинь үнэхээр Совд мөн үү?" гэж эргэлдсэн. Мөн байлаа. Яг л 18 ч л харагдсан. Энэ бол жүжигчний авьяасын нэг тал нь. Бүр тодотгоод хэлэх юм бол жүжигчин хүний сэтгэл зүрхэнд үрчлээ суудаггүйг үзүүлсэн нь тэр. Өнөөдөр Совдын нас хэд вүлээ? Энэ тухай эргэцүүлэн бодохвол хэн нэг залуу жүжигчин тэр вальс эргэхийг яг Совд шиг хийж чадах байсан болов ч гэж бодогдов. Тайз дэлгэцийн хатан хаан гэж бичигч миний өргөмжлөн нэрлээд байгаа Совд ясны жүжигчин хүн. Тэр хэлдэг юм билээ. Чи биднийг харж байгаа бурхан гэж бий. Тэр бурхан бол урлагийн өглөг буян. Уран бүтээлч хүн өөрөө өөрийгөө шатааж, элдэж, эвхэж, за нэг үгээр хэлэхэд өөрийгөө зольж явдаг юм. Тиймээс би жүжигчний ажилдаа бүхнийг зориулдаг. Миний бүтээсэн дүрийг харах гэж яардаг, хараад таашаадаг, басгүй шүүж тунгаадаг үзэгч түмнээ ямагт хүндэтгдэг гэж. Намсран Совд гэдэг эрхмийг би
сартай зүрлэн бодож үзлээ. Яг л тийм өнгөлөг дотоод сэтгэлээсээ гэрэл цацруулсан хүн. Сарны тухай ойлголт бол гоо зүйн нандин чанартайгаас гадна үл тайлагдах нууцыг өөртөө шингээсэн ертөнц билээ. Сар хүнээс хол мөртлөө ойр санагддаг. Түүн лүгээ санахлаар сууд химээх бодгал тайз дэлгэцэд бүтээсэн дөрүү дээрээ бүхэнд танигдсан ч олон жүжиг киноноос түүнийг харж бахархаж хайрлаж явдаг хэрнээ сууд гэж чухам хинбэ гэдгийг хинч гүйцэд таньж мэдээгүй гэхэд болно. Харин бүтээсэн дүрдээ ард олноо соён гэгэрүүлэх шин санаа сэтэл сургамжтай бүхнийг шингээж өгч чаддаг уран бүтээлч гэж түүнийг найруулагч нөхд нь үнэлдэг юм билээ. Төрийн шагналд ардын жүжигчин сувд Улаанбаатарын жинхэнэ уугуул. Тухайн үеийн нэгэн элит гэрүүлд төрсэн хүн л дээ. Аав намсраа нь эрдмийн талын хүн. Яг үндсэн мэрэгжил нь сэтгүүлж. Ижийн нөгөө зууны сайхан эмэгтэйгээр шалгарч байсан хөдөлмөрийн баатар Маршал Чобалсангийн шагналд ардын жүжигчин цогцолмоо байлдаа. Тэдний ууган охин нь сувд. Тухайн үед ясэл цэцэрлэг ежиж байсангүй. Тиймээс их хүн ажиллаач хийн хүүхдээ часарна тийм л гэрвэл. Цогцолмоогоо одоо ч ярьдаг юм. Сувдыг өлгийтэй байхад нь ажилдаа аваад явдаг байлаа. Тайзны ард хаа нэгтээ тавьчихна. Тэсвэртээ өссөн дөө. Ямар сайндаа 1949 онд Унгарт болсон залуучууд оюутны фестивалд аваад явж байх вдэ гэж. Энэ тухай гонгорын хайд багсны ярьсан нэг дурсамж бий. Тэд Москвад явж байхдаа Кремлийн музей үзэх гэж явтал гой буудан дээр нь охин шээч гэж. Үүнийг бал дарга дуулаад хожим хурмын дээр хөгийг нь хэлэх юм шүү гэсэн гэж. Ингэж л өнөөгийн алдарт жүжигчин сувд алтан тайзны анир чимээ урлагийн хүний амьдралыг хар багаасаа биеэрээ сэтгэлээрээ үзэж сонсож явсан байгаа юм. Түүнийг багт нь аав ижийн физикч юм уу математикч болгох гэж шалгалт өгүүлж байж. Эвч хойд заяаны зүн бэлэг нь дийлсэн хэрэгүү жүжигчний сургуульд явах аз завшаан нэгэн цагт олдсон юм билээ. Тэгээд 1970 онд Москва хотноо бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэрэгжлэр 22 настайдаа төгсгөөд иржээ. Түүнээс хойш кино үйлдвэр улсын драмын эрдмийн театрт жүжигчин уран сайхны удирдагч 2000 оноос театрынхан дэд захирлаар ажиллаж өдийг хүрсэн юм билээ. Олон жил урлаг зүтгэхдээ асар их ачаа үүрсэн хүн хэн бэ гэвэл сувд гэвэл маргах хүн ховрол болов. Жүжиг кинонд тоглох урилга томилолт завсар цайгүй ирнэ. Сүүлийн жилүүдэд удирдах талын алба элдэв сонгуульт ажлын ачаа бүрч нэмэгдсэн байдаг. Аль альнийг нь л амжуулж явж, амжуулахдаа нэр төртөө хийж бүтээж ирсэн гэдэг нь ч үнэн. Түүний тайзнаа бүтээсэн анхны дүр 1973 он тоглосон Островскийн Инжгүй хүүхэн жүжигийн Лариса. Кино дэлгэцэд бол эхлэл киноны хорлоо. Үүнээс эхлээд л яаж амжуулж байсан юм бэ гэхээр бүтээлээ ундруулсан байгаа юм. Заримыг нэрлэвэл хоёр эзний нэг зарцын Беатрич, Отеллогийн Дестемон, Гамлетийн Офелия, мартагдсан аялгаугийн Бадам, Норагийн Нора, байсагч түшмлийн Анна Андреевна, цахлагийн Аркадина гэд олон жүжигийн мөн дайсны цэргүүдээ сонсоцгоогийн совилогч Цэндсүрэн, Эчендэн киноны солиотой хүүхэн, анхны хайрын дүүлийн Янжин, Ханийн Наран, Хатанбаатрын Жаргал гэдэл киноны дүрүүдийг нэрлэж болно. Энэ нь түүний уран бүтээлийн зөвхөн эхлэл хэсэг нь. Сувд уран бүтээл дундаасаа gooц олзуурхан бодож явдаг нэг юм нь олон сайхан хаттын дүр бүтээснээрэн бардамхан явдаг юм бэлээ. Мөнх тэнгэрийн хүчин дор өхөж үл болон киноны өвлөн ичээ. Мандухай сэцэн хатан киноны Мандухай, Тэнгэрийн хүү жүжигийн Монгол хатан гэх зэрэг
түүхэн хаттын дүрийг нь үзэгч түмэнж андахгүй л дээ. Тэр дотроос Монголын эрэлхэг эмэгтэй Мандухайн дүр гоц. Яагаад гэхээр Мандухай хатан гэхээр л сувдал нүд болоод сэтгэлд буудаг шүү дээ. Тиймээс ч энэ л дүрээрээ төрийн шагнал хүртсэн нь чухамхүү нүдэ болсон хэрэгэ гэж олон түмэн хэлэлцдэг. Та тэр сайхан хаттын дүрийг өөрөө сонгож бүтээсэн үү гэхэд тэрээр яалаа гэж дээ. Найруулагч л сонгоно. Харин тэр нь надад азтай явдал байсан байж болох юм. Тийм ижилхэн олон дүрийг өөр хооронд нь ялгаатай бүтээн гэдэг жүжигчин миний үүрэг байсан. Олон Мандухайг үзэгчд хүлээж авахгүй шүү дээ. Мандухай нэг л байх ёстой. Өвлөн ихч гэсэнтэй нэг л бодит хүн. Хаттыг хооронд нь ялгаатай гаргахын тулд мэрэгжлийн ур чадвар их шаардна. Жүжигчин хүний нэг зовлон нь тэр гэж хэлсэн нь би. Жүжигчин сувд ижигийн дурайсан сайхан эмэгтэй. Энэ нь ч тэр хаттын дүрийг амьлуулахад дөхөмтэй байсан гэж найруулагчид үздэг байх л да. Анх Мандухайд сувд тоглох боллоо гэхэд хүмүүс зарим нь арай бишээ гэсэн аястай байсан гэдэг. Тэгвэл кино үзсний дараа жинхэнэ Мандухай болжээ гэсэн яриа гарч. Сувд их энгийн ихэрхэх зангүй зөөлөн сайхан яриатай хүн болохоор эрэлхэг эмэгтэйд тохирохгүй гэж санах хүнч байж л дээ. Гэтэл морин дил дээр хийсгэн сэлэм эргүүлж дайцсан нэгэн байж чадсан. Киноны аль ч хэсэгт орлон тоглогч буй ажилласан нь сувдын дотор бас нэгэн дайчин сувд оршин байсан шиг санагдуулдаг шүү дээ. Кино найруулагч Балжины магсан нэг удаа сувдыг Мандухайгүйгээр Мандухайг сувдгүйгээр төсөөлшгүй санагддаг гэж хэлсэн байдаг. Энэ нь би дүрээ зөв сонгосон гэсэн үг байлаа. Авьяаслаг хүн гэдэг өөрөө сайн дүр бүтээгээд зогсохгүй хамтран тоглогчоо дүрдэн тоглуулж эгэл хүний амьдралаар амьдруулж дурлуулж сархтад шартуулж өөртөө дасгаж бас зөвтгөж буруутгаж давтагдшгүй болгож чаддаг байх юм аа. Тэгснээрээ Тэнгэрийн элч мэт хаадыг махан биетэй цусан зүрхтэй жирийн хүн болгож үзүүлсэн нь Мандухайн дүрлдээ. Бас гайхалтай бөгөөд харамсмаар үхэж чадсанаар Исмаилийн дүрийг үнэхээр үзэн ядмаар адгийн дүр болгосон юм шүү. Нөгөө гэвэл өвлөн ихийн дүрийг их хүн төдийгүй жинхэнэ их оронч ухаалаг болгон бүтээсэн нь би. Чингисийг дайнд мордохын өмнө гэртээ орж ирээд гарахт нь битгий яв миний хөө гэж хэлдэг. Үргэлжлэлийг нь харцнаас нь уншиж болдог шүү дээ. Асрыг зодуулж байхад юу ч хэлээгүй хэрнээ энэ хүний нуруунд дээр Монголын төр байгаа юм шүү гэж бас зөвхөн харцаараа ойлгуулдаг юм. Уг дүрийг задаж үзэх юм бол цааш маш ихийг нэмж мэдэж болохоор. Жүжигчин хүн үгийн амтыг ам хэлээрээ биш сэтгэлээрээ мэдэрдэг байхын учир нь тэрэ гэж хэлж болно. Ер нь сувд дүр бүтээхдээ уран дархан хүншгэл ажиллаж олон талын судалгаа хийж сэтгэл оюундан бүрэн багтааж байж дараа нь гаргаж ирдэг байх юм. Нэг үгийг яруу сайхан хэлж болно. Харин тэр үгтэй цуг ямар дүр зураг харуулах вэ гэдэг нь чухал. Энэ бол жүжигчний баримталдаг нэг гол зарчим. Нэгэн бодит бүхэн амьдралаас сэтвэлсэн хань гэж кино бий. Уг киноны зохиолыг гомб найруулагч гол дүрд нь сувдыг тоглуулна гэсэн зориулалттай бичсэн гэдэг. Тэгээд ч тэрүү хүний жинхэнэ хань ямар хөө үнэнч сайхан сэтгэлтэй байхыг наран гэдэг бүсгийн дүрээр гаргаж чадсан гэдэг юм билээ. Сувдын хэлдэг нэг алт шиг үг бий. Тэр нь би театрт муу ажиллах эрхгүй хүн гэсэн үг. Бурхан сувдад нэг л юмыг өгөөгүй. Тэр нь атааж өтөө хувийн ашигч завшаанч байхын тухай гэж хэлж болно. Басгүй сувдад нэг сайхан бахархал байдаг гэдэг.
анх жүжигчин гэдэг диплом өртлөөд ирэхтэн Монголын театрын алтан үеийнхэн хүлээж авсан. Тэдний дунд ёстой л өөхөнд болгосон мэд өсөж өндийснөө тэр байнга дурсдаг. Тэд авьяасын тэнгэрүүд гэхээр хүмүүс байжээ. Зохиолч, найруулагч оюун ванган нараас эхлээд ардын жүжигчин Гендэн, цагааны цэгмэд, нэмийн цэгмэд, чимэд осор, хант сүрэн, гомс сүрэн, ган төмөр, гавьяач жүжигчин Цвенжав, Дандан базар, осор, бадам гарав, Сэнд аюуш тэргүүтээ Ахмад үеийнхэн совдыг үр хүүхэд шигээл бөөцсилж эхийг сургасан гэдэг юм. Тэр мундуудаас сурснаа өнгөлж торцсоор өдийг хүрэхдээ совд өөрөө Монголын урлагийн одуудын нэгэнд тооцогдох болж театрынхаа залуу үеийг сургаж үлгэрлэж явна. 1980-ад оноос театрынхаа уран сайхны удирдагч, дараа нь дэд захирлаар ажилласнаас хойш залуу жүжигчдэд тайз дэлгэцнээ хэрхэн амьдрах ухааныг зааж аяны дөрөөнд нь сүү тусааж өгсөн хүн гэж ч хэлж болно. Театрынхаа хойч үеийг бэлтгэхийн төлөөч ихийг хийсэн юм билээ. Уран сайхны удирдагч болонгуудаа Цэдэнбал дарагтай биечлэн уулзаж зөвлөлт холбоот улсад хүүхэд сургая. Бас уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг анхаарай гэх зэрэг саналыг дэвшүүлсэн байдаг. Үр дүн нь ч гарсан. Олон хүүхдийг зөвлөлт холбоот улсад суралцуулсан. Тэд нь өнөөгийн театрын гол хүч болж яваа. Урлагийн ертөнцид хүч авьяасан сорнио гэдэг бол үнэхэрийн төвчээр чадал тэнхээ заасан ажил юм шүү гэж тэр залууст сургадаг. Тиймээс театрынхаа мэрэгчсэн жүжигчтэй байхыг түүчилсэн хүн хэн бэ гэвэл совд гэд хэлчихэд онхол байх. Өнөөдөр Монголын театр дэлхийдээ өрсөлдөхүйц бүтээлийг хийдэг болсон. Энэндэж түүний сэтгэл зүтгэлийн нэмэр асар ихийг хэлэхгүй бол алдас болж магадгүй л дээ. Жүжигчдийн хувьд даанч мастер гэдэг цол байхгүй юм. Байдагсан бол совд урлагийн нэг мастер нь мөн. Ингэж хэлэх нь ман тухайн дүр бүтээснээрээ төрийн шагнал 2001 онд гавьяач жүжигчин, 2010 онд ардын жүжигчин гэдэг эрхэм цол хүртсэнийг нь чамласан ч юм биш л дээ. Ижигээсэн хөдөлмөрийн баатар гэдэг дээд цолоор л дутуу яваа. Ер нь уран бүтээлчийн хувьд авсан шагнал бол тоочход барамгүй. Гэгээ мууза цомыг бараг 10 удаа авсан байдаг. Тэр бүтээсэн олон янзын дүрээрээ амьдралын үнэн агуулж, алагтай, цоогтой, түүхийн нэгэн гэрчин болж явна. Тайз дэлгэцийн хатан хаан, хөргийн баатар маань нартын 60 илүүг туулахтаа юу эсээг үсгэв. Аав ижигийн их хайр, залуунаас хайр дурлал, хамтын амьдрал, хагцал гуниг бүгдийг нь үзсэн. Гэвч сувдаараа л байж чадсан. Нэг удаагийн ярьцлагада хуй амьдралаа цухас нээж 10 жилийн сургуульд байхасаа л үерхэж яваад ханилсан 2 хүүхдийн эцэг аваал нөхрөө өөр хүүхэнтэй боллоо гэхэд за төрөө минь би явлаа. Чи сайн бодсон л байх. Дараа нь эргэж хургав. Харамсахгүй вэз гэж хэлээд явчихсан гэдэг. Тэгсэн 4 сарын дараа сувдыг эргээд ирээч гэсэн байгаа юм. Тэр үед чиний л сонгосон зам шүү дээ гэсэн байдаг. Уран бүтээлд нь ч ийм явдал зөндөө тохиолдсон л байх. Мантухай кинонд түүнийг аян дайнаас эрэхтэн Даян хаан Батмөнхийг Алтчин гэдэг бүсгүйтэй учир ургуулад байгаа тухай сатай түшээ хэлдэг. Тэгэхэд мантухай цөөн үг ухаалаг харцаараа Монголын төрөл төвшин байх болдгоо гэсэн санаагаан ойлгуулдаг. Энэ бол агваач шанар. Сувдын залууст хэлж сургадаг үгнээс зөвхөн нэгийг онцлоход аливаа дүрд том жижиг гол туслах гэж ялгууртай хандаж болохгүй. Энэ гол дүр юм гээд ур чадвар сэтгэл зүрхэн зориулсан хэрнээ за энэ ч яг жижиг дүргээд түүндээ дутуу дулмаг хандах нь огтоос байж болохгүй зүйл. Үзэгдээд өнгөрөх төдий дүрдэж сэтгэлээ өгч бай гэж сургадаг. Ер нь хүний дотоод сэтгэлийн өгөгдхүүн гэж нандин юм бэ. Даангүй жүжигчин хүнийх бөөр онцлог.
энэ талаас нь аваад үзэхэд Совдын Авиас төрмөл шинжтэй нь мэдрэгдэнэ. Төрмөлдөө өөр бусдад нь хагас дутуу өгөгдсөн байдаг бол түүнд бүтнээрээ заяагдсан болов. Ийм бодглохлоор жүжигчин Совдын Авиаслаг агуу чанар нь амьдралыг гал мэд соргин дүрлзэж, гол мөрөн мэд цэлэлзэж явдаг билээ. Амьдралын алив бүхэн жүжигчин хүний уураг тархинаа өртөж, зүрхэн дундуур нь урсаж байдгаа гэдэгтээ санал нийлэх үед ийм ээ. Совдаас нэг сурвалжлагч асуухтаа ямар ч дүрийг төвөггүйхэн гараас гаргачихна гэсэн бардан бодол танд байдгүй гэхэд хизээч тэгж бодож явсангүй. Би нэг харцтай, нэг нүүр царайтай, нэг өнгийн дуу хоолойтой. Гэвч тэр бүхнээ лав 50 жил янз бүрээр л хувиргаж ирлээ. Сайн далын дүрдэж, саар бүр яадгаа алдсан хүний дүрдэж хувирах шаардлага гардаг. Хэцүү л дээ. Харин нас ахих тусам сэтгэл зүтгэл байлаач бие хаа өөр болж сансандан хүртэл хувирахад жаахан хүнд болох юм гэсэн хариултыг өгсөн байв. Тэгвэл өнөөдөрч энэ хүний жүжиглэлд уран бүтээлийг харахад өөрчлөгдсөн өнгө төрх харагддаггүй хэвээр л. Барагдашгүй Авиасийнхан эрч хүч тэр байхаа. Анна Каренина жүжигийн сүнслэг дүрийг амьлуулснаас нь харахад бүр тийм бодол төрсөн дөө. 60 дандсан 200-ны өнгөнд Монголын тайз дэлгэцийн уран бүтээл яндашгүй ариун түүхийг бүтээлцэж яваа энерхмийн хүн чанар ажил амьдралын тухай бүгдийг энэ бэсрэгхэн хөрөг нийтлэлд багтаахын учир үгүй тул уучлал ирж эгэл нэгэн алдартан жүжигчин Намсрын Совд гэдэг бүсгийн дурлалтай, дурсамжтай, дарастай, цэцэгтэй, баяртай, нулимстэй замнал буюу үзэгч олноо хөгжил дэвшилд хөтөлж хойч үедээ үлгэр үзүүлж яваа намтар юунаас нь хэлтлэн байж бичиглэхийг эрмэлтсэн минь энэ. Жүжигчин бүсгийн цаашдын амьдрал урлагийн тэнгэр хойшид улам сэлмэг байх болтугай гэсэн ерөөлийг өргөмөө.